Өнгөрсөн зул сарын баяр бол миний амьдралдаа үзэж байсан хамгийн аимшигтай шинжил байсан юм. Бид шинэ оноо Зуслангийн байшиндаа ухтахаар хотоос гарan явсан бөгөөд Зуслангийн байшиндаа орой гэхэд очсон. Байшиндаа ирсний дараа ээж маань оройн хоол хийхээр бэлдэж эхлэв. Ингээд бид гуравч гал торин сууж хоолоо идэв. Харин тэр шөнө биднийг унтаж байтал хэн нэгэн хаалга оролдож буй бие сонсоод айсандаа ээжигээ сэрээсэн юм. Ээж сэрээд хаалга руу хартал нэгэн аимшигтай хүн хаалганы цаанаас хаалгыг онгойлгох гэж оролдож байхыг харлаа. Аав бид гурав бушуухан шиг юмаа бэлдэж аав цагдаа руу залгасан. Үүний дараа бид чимээгүйхэн арын хаалгаран гарч машиндаа сууж хамгийн ойрхон байрлах цагдаагийн хэлтэс рүү явав. Бид цагдаа нарт болсон явдлыг хэлэхэд цагдаа нар бидэнд "Наадах чинь жирийн нэг хүн биш" гэж хэлсэн нь бидний ихэд цочорд болов. Цагдаа нар манай байшин руу явж нэгжээд өнөөх хүнийг барьж чадсан ч түүний гарных нь орон хурц дэгээ байв. Хамгийн аимшигтай нь манай гэрийн зойронд үнэхээр олон өгсөн хүмүүс байлаа. Тэр бидний эзгүй байх цуур бидний байшин руу дурааран орж гарч алсан хүмүүсээ зойронд нуудаг байжээ. Бид замдаа машинда бензин авч мөн замын хүнс авахаар дэлгүүр рүү ороод буцаж гарч ирэхдээ ээж маань "Удахгүй уулзъя" гэсэн бичгийг олж харсан юм.